хуулийн үзэл баримтлалыг бол дэмжиж байгаа. Гэхдээ энэ дотор нэг хоёр зүйлийг тодруулахгүй бол санхүүгийн хэрэглэгчийн эрхээ буцаагаад зөрчих, хязгаарлах иймэрхүү эрх зүйн үр дагавар төрөж магадгүй хоёр зохицуултууд харагдаад байгаа. Нэгдүгээрх нь болохоор энэ омбудсманы шийдвэрийг одоо хүлээн зөвшөөрөхгүй бол санхүүгийн хэрэглэгч 30 хоногийн дотор иргэний эрэг гомдол гаргахаар тэгээ хэрвээ гомдол гаргаагүй бол энэ шийдвэр нь эцсийн бөгөөд дахиж одоо шүүгт гомдол гаргах эрхгүй байхаар ингээд 21/7 21/8 дээр заасан байна. Өөрөөр бас тэгээ энэ судалгаан дээр болохоор танилцуулган дээр болохоор энэ хуулийн бас үндслүүдийнх нь нэг нь болохоор санхүүгийн хэрэглэгч нарын 3/1 нь санхүүгийн мэдээлэлтэй танилцаагүй, тал нь бүтээгдэхүүний талаар ойлголтгүй байдаг гэд иймэрхүү асуудлууд байгаа. Тэгэхээр яг энэ 30 хоногийн дотор жишээлбэл яг ийм санхүүгийн ойлголт мэдээлэлгүй хүн одоо жишээлбэл би гомдол гарахгүй байна гэд өнгөрөөч магадгүй. Тэгээд дараа нь илүү мэдлэгтэй мэдээлэлтэй үнтэй уулзаач юм уу. Тэгэд энэ асуудлаа буцааж ярих гэхээр энэ 21/7/82 чинь энэ эрхийг хязгаарлаад байгаа юм шиг. Тэгэхээр үндсэн хуулийн 16-гийн 14-ийн эрх чигсэн шүүгт хандах энэ эрх нь бол гомдол гарах эрх нь нээлттэй байгаа юмыг энийг 30 хоног гэж хязгаарлах зайлшгүй тийм шаардлага байгаа мó. Энийг хилцүүлгийн явцад засах болцоотой юу гэдэг нэгдүгээр асуулт. Хоёрдугаарх нь болохоор бас яг санхүүгийн хэрэглэгчийн зарим тодорхой бүлгийн санхүүгийн хэрэглэгчдийн одоо эрхийг хязгаарч магадгүй залт байгаа. Энэ 25-1 дээр банк эрх үхгийн хуулийн этгээд болон бусад зээлдүүлэгч этгээд нь зээлдэгчний орлого бусад төлбөрийн үргийг харгалзан зээлдэгчийн төлбөрийн чадварт нийцүүлэн зээл олгоно гэдэг. Өөрөөр хэлбэл орлогоо нотлох боломжгүй, далд секторт ажилладаг, бага орлоготой, малчич гэдэг юм уу гэх мэтлэнгээр ийм бүлгийн хүмүүс яг энэ албан сектороос зээл авч чадахгүй, албан бос өндөр хүүтэй хар зах зээл рүү шилжих бас ийм эрсдэл. Энийг одоо жишээлбэл эрхийн хязгаарлаж байгаа юм шиг ийм хуулийн заалт харагдаад байна л да. Тэгэхээр энэ хоёр дээр одоо хилцүүлгийн явцад энийг сайжруулах болцоо боломж байгаа юу гэдэг асуулт байна. За хариулъя. Хууль санаачлагч. За ажлын хэсгээс хариулъя. За нэрээ танилцуулаад хариулъя. Бацаахан Монгол банкны ерөнхий эдийн засагч. За нэг төвшин гишүүний асуултанд хариулъя. За омбудсманы шийдвэр гараад 30 хоногийн дараа гомдол гарах гэж бол зохицуулагдсан байгаа. Гэхдээ ер нь бол эхлээд санхүүгийн хэрэглэгч маань эхлээд тухайн санхүүгийн үйлчлэгээ авсан байгууллагатай бол эхэлж бол хандна. Тэр байгууллагаас авсан хариу нь өөрт нь өөрийнх нь хохирол нь барагдаагүй гэж үзэх юм бол омбудсманд бол хандахаар зохицуулагдсан байгаа. Тэгэхээр энэ хооронд бол өөрөө бол гомдол гарах хангалттай хугацаатай. Харин омбудсманы шийдвэр гарсны дараа 30 хоногийн дараа дараагийн шатны шүүхэд хандах эрх нь бол нээж өгсөн байгаа. За энэ хугацаар хязгаарсан бол ерөнхийдөө бол шүүхийн шийдвэр гарсны дараа бол манад хэрэгжиж байгаа хуулиар бол 14 хоногийн дараа бол дав заалтах гомдол гаргах бол эрхтэй байдаг. За энэ хугацааг бол 2 дахин бол уртсаж өгөөд 30 хоног болгосон байгаа. За мөн иргэд өргөдөл гомдол төрийн байгууллагууд гаргаад бол ерөнхийдөө 30 хоногийн дотор бол хариугаа авдаг. Бас энэ практикт хугацаатай бол уялдуулаад 30 хоног гэж бол хийж өгсөн байгаа. Тэр хоёр дахь асуулт болох орлого нотлох боломжгүй бол зээл авах боломжийг хааж ийна гэсэн бол заалт байна. Ерөнхийдөө хуулийн гол бас зорилго бол энэ санхүүгийн үйлчлэгээ олгогч, санхүүгийн хэрэглэгч хоёрын хооронд байгаа энэ тэгш бус одоо мэдээллийн харилцааг аль болох тэгш болгох бол хуулийн бол гол зорилго байгаа. Мэдээж энэ талаас бол бид нар санхүүгийн хэрэглэгчийг бол хамгаалах талаар заалтууд орж ирсэн байгаа. За энэ заалт нь бол мөн бас санхүүгийн хэрэглэгч мань өөрөө бас хариуцлагатай байх ёстой. Тийм учраас санхүүгийн үйлчлэгээ үзүүлж байгаа байгууллагатай бол бас үн зөв санхүүгийн мэдээлэл бол өгөх ёстой. За ингэснээр бол мэдээж аль тал нь ижил тэгш аль болох ижил тэгш мэдээлэлтэй байж ээж санхүүгийн харилцаанд орсноор санхүүгийн доктортой байдалтууд бид нар бол энэ бол эерэг нөлөөтэй гэж бол үзэж байгаа. За их төвшин тодруулъя. Тэгэхээр яг энэ нөгөө шүүгт хандах эрхийн нэг хуулиар үндсэн хуулийн эрхийг нь 30 хоног гэдээ хязгаарлаж байгаа нь л өөрөө заавал ингэ хязгаарлах хэрэгтэй байгаа мүү гэдэг л асуулт байгаа. Гэхдээ саяын асуулт хариултаас нэг тодорхой
аюу хариулт авч чадсангүй. Хоёр дахь асуудлын хувьд болохоор санхүүгийн хэрэглэгч хариуцлагатай байх ёстой гэж хэлж байна. Тэгэхээр энэ нөгөө хуулийн агуулга маань өөрөө одоо сахилга бат ч гэдэг юм уу мэдээлэл одоо жишээл мэдлэг энэ санхүүгийн байгууллагатай харьцаж чадахгүй одоо бас тодорхой хэмжээний бэрхшээлүүд ижил төвшөнд биш байгаа учраас л одоо энэ хуулийг одоо хамгаалах үүднээс гаргаж чад. Тэгэхээр энэ нэг тодорхой хэсгүүд нь одоо чи Монголд бол ажил хийдгүү мөртлөө амьдраад яваад байгаа хүмүүс байдаг шүү дээ. Тэгэхээр энэ хүмүүс бол жишээлбэл орлогоо нотолж чадахгүй учраас санхүүгийн байгууллагаас албан секторуудаас одоо жишээлбэл зээл санхүүжилт авах болцоог бол болох гээд байна л да. Энэ хуулийн залтаар бол орлогоо нотолж чадахгүй учраас тэгэхээр энэ буцаад өөрөө хар зах зээл рүү шилжих. За хариулъя. Дөрөвдүгээр микрофон ажлын хэсэг. Тасцаг гүшүүний асуултанд хариулъя. 30 хоног гээд хязгаарлаж байгаа нь бол яг бас нөгөө талаараа ер нь бол энэ санхүүгийн маргааныг аль болох богино хугацаанд маргаад мухарлах богино хугацаанд шийдвэрлээд мухарлах нь нөлөө өөрөө нийгмийн бол ач холбогдолтой яагаад гэвэл өөрөө нийгмийн зардлыг бууруулах бол тийм үнэтэй бид нар хугацааг нь урт тавихлаар энэ өөрөө маргаан маань өөрөө сунжирсан байдалтай шийдвэр нь гарч өгдөг нийгмийн зардлыг улам нэмэгдүүлээд байгаа ийм асуудал байгаа. Тийм учраас энэ бас олон улсын практик дээр бол ерөнхийдөө бол 30 хоногоор бол хязгаарсан байдаг. Тэгээ энэ олон улсын жишээ болон бас манай улсад ашиглагдж байгаа тэр өдрийн хязгаарлалтуудыг бол авч бид бүхэн бол тавьсан байгаа. За хоёр дахь асуулт болох тэр орлого нотох боломжгүй иргэдийн эрхийг хязгаарлаад байна гэдэг дээр бол мэдээж банкны санхүүгийн үйлчлэгээ үзүүлж байгаа байгууллага маань бас За Сүхбаатарын Эрдэнэ нутгийн асуултаас бай.